Мацхано цааш нь бичлэгтэй тавтай морил зэтгэн өнөөдрийн бичлэг маань ямар бичлэг байх вэ гэхээр хүүхдүүд юм толгоогоо хичээд яаж цааш нь үргэлжлүүлж биеийг хийх вэ гэсэн эхлээд шор модоо зоон. За тэгээ шор модоо зоочоод одоо доод суурийг хийхийн тулд би чернилийнхаа улбар шар улаан өнгнүүдийг хишгэлсэн байгаа. За тэгээд энэ гурван өнгөө хооронд нь маш сайн холно. Ингээд жоох мууч холж болно. Тэгэхээр амар гой солонгоо гарч ирнэ. За тэгээд өөрөөр дуртай өнгнүүдээр холж болно. За тэгээд хойсноо гой хэлбэрт оруулаарай. За хэлбэрт оруулаад ийм хавтгай дөө хэлбэрт оруулна. За тэгээд шор модоо заахаас өмнө подолка хийнэ. За би болохоор подолка цагаан өнгөөр хийлээ. Та нар бүр гой өнгөлөг өнгөөр хийж чимгэлж болно шүү подолка. За цагаан өнгө маань ямар гоё тамирчин шиг харагдах болохоор би цагаан өнгөөр хийлээ. За эхлээд ингээд биений хэлбэрт оруулна. За тэгээд одоо шорт юм уу өмд эсвэл юпг хийж болно. Би эмэгтэй үг гэж байгаа болохоор шортыг хийж болно. Тэгээд би эхлээд хөлийг хийхийн тулд бие жонг ашиглана. Тэгээд түрүүн жоохон фокус ороог байсан болохоор түрүүн фокуслаа. За хөлийн хоёр хөлийн энэ шүдэнс эсвэл шүдний чихлүүрдээ ингэж зоож өгнө. За тэгээд ингээд охин маань зогсдог боллоо. Нурууг нь шүдний чихлүүрээр хийж өгөхгүй бол тогтцодгүй шүү. Тийм болохоор ингээд шүдний чихлүүрээр бат бөх болгож тогтоож байгаамаа. За тэгээд хар өнгө гаргаж ирж гин. Хар өнгөөр бид нар шорт хийн. За та нар бас шорт юпг гэднэрээ ямар ч өнгөөр хөсөн өнгөөр хийж болно шүү. Над чиг тэгээд хар өнгө өөр заавал хийх албагүй. За тэгээд шорт хийж байгаа болохоор би ингэж нэрийнхэн уртуулгаж гин. За тэгээд бэлгүүсийг ороогоод за тэгээд хөлнийх нь энэ хэсгээр жоохон хэлбэр оруулна. Цусна гэх юм уу. За тэгээд гарын хийж гин. Нэг гарын зүгээр ингэж доош яцсан. Нөгөө гарын ингээд тань бэлгүүсээ тусчин гэх юм уу. Тиймэрхүү дөө барилтаагаар авлаа. За тэгээд дахиад доор нь шүдний чихлүүр зоогоод доотлолтоо суурьндаа тавилаа. За тэгээд нэг иймэрхүү дөө болж тогтож чадчихээн. За одоо чернилийнхаа өнгөөр гутлыг хийх болно. Гутлыг хийхдээ ингэж түрүүнийх шиг шорт хийж байгаа юм шиг болгосноо. Ингэж хэлбэрт оруулаад за лайк гаргаж гин. За одоо ямар нэгэн өнгөөр уруулын хүргэж болно. Энэ болохоор 1000 гэж харуулж гин. За тэгээд ер нь бол иймэрхүү амархан. Тэгээд баярлалаа үзсэнд баяртай.